Сайн бацхан үзэгч, уншигч, сонсогч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг 100 асуулт тэмдэглэлийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Бибишийн Баасан Бян бүрэлдэхүүн гэж оролцож байгаа. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Сайхан зусч байна уу? Сайхан уу. За сайн явж байна уу? Сайн л яваад. Ажил төрлөн сайхан. Сайхан. Манай нутгаар энэ жил бас цас их орсон. Одоо зуршлаг сайхан болох шинжтэй байна. Аваржил зарим газар жоохон зүтгүү байгаа. Гэхдээ харьцангуй нийт нутгаараа бол бас сайхан л болох гэж байна. За ингээд нэвтрүүлгийн туршид би танаас 100 асуултыг асууна. Та надад 100 хариултыг өгнө. За л. За ингээд хоёулаа өнөөдрийн нэвтрүүлгийг эхлэе да. За. За манай үзэгчдэд өөрийгөө болон гэр бүлийнхнээгаа танилцуулаач та. Би Завхан аймгийн Ургамал сумын өвгөл. Манайхан алаг адуу овгийн хүмүүс байдаг. Эртнээсээ хөнгөй голоо дагаад бор хэрэгэлсээ дагаад нутгалж ясан. Завхан аймгийн баруун талын говийн сумд л хүмүүс л дээ. Манай хөшөө Дэмасрынгийн дэмжигч өгөж нэгтлэн бодох чиглэлийн мэрэгчлээ хүмүүс. Тухайн үед сумын нэгдэлд нэр нэгтлэн гараа ажиллаж байсан. За манай дэмжигчийн бие биш гээд аймгийн техник тусалцааны барилга трест гэж байдаг юм да. Баруун бүсийн ер нь томоохон барилгын үйлдвэрлэлийн ийм газарт бол насаараа ажилласан битар моторын бие бишгээр манай завхныхаа андахгүй. Манай ээж бас завхны ургамлын өвгөл. Манай хөшөө лувсан гэж хүн байсан. Манай хөшөө ээж жавцсан гэж одоо байгаа. Одоо 96 та манай хөшөө ээж. Тий. Тэгээд манай ээж бол бас л насаараа энэ аймгийн барилгад насаараа ажилласан. Ноормчин тэгэл эдлгүн битэлтгэж зээхэд тоогэрч ингээл. Манай аав чээр бол барилгын л улсууд. Би өөрөө бас аймгийн төв Улаастад төрж өссөн. 1-10 жилийн төгсөөл тэгэл сургууль соёлын мөрөөгөл явж байна да. Тэгээд одоо аймагтаа буцаж очиж ажиллаж байсан. 2000 он сургуулаа төгсөөд аймгийн иргэдийн хурлын дээр идэх мэдээллийн төв энтэд ажиллаж байсан л. Ийм л төвтэй. Гэр бүлийн хувьд. Гэр бүлийн хувьд манай хүн Орхон аймгийн Баян Өндөр сумын бүсгүй. Удам гарлаараа бол одоо Үүрэнга аймгийн Хужирцум Шунхлаа уулын араа өрөөр тэр Шанхай эдийн урдуур одоо тэр нисэх байгаа газрын тэргүүн нутгалж ясан улсуудын үр цад. Хадам авдлаас бол алгнуудын гомсрон гэдэг хүмүүсийн удам бас олуула, ахтуу олуула сайхан улсууд бий. За хадам ижлээс бол самандын удам их гэдэг. Өөрөнгө хужирт чинь нэг 6000 гаруй хүн амтай гэж тооцох юм бол ер нь 2000 гарантай манай хадмад байдаг юм уу та. Тэгээ самандын удам их гэл ургийн баяр ихэд чинь нэг 1000 гараал хүн цуглаж байгаа жишээтэй. Алгнуудын гомсронгийнх гэл тоолохоор нэг бас л 1000 гараад усууд. Тэгэхээр хужиртын ийм сайхан хадмадтай. Гэр бүлийн үнэ юу их вэ? Манай хүн одоо MST гэдэг компанид менежер ажилтай. Тэгээ Гамболдын оюун үрдэнэ гэж. Манай хүн чинь бас ах トゥ олуула, айлал, долуула эцэгээс. Манайх бол зургуулаа. Одоо ам бол зургуулаа 4 хүүхэдтэй. Бага нь одоо нэг гараал явчих. За хүн болгонд хэлэх дуртай үг гэдэг. Таны хувьд таны хэлэх дуртай үг ямар үг гэдэг вэ? Болох байлгүй дээ л гэдэг үзээд байдаг шүү дээ. Энэ альва юм амны бэлгээс монголчууд ч юм бол энэ амны бэлэг сайтай. Өвгийн хүч гэдэг бол өөрөө их үнцэнтэй юм байна. Муу амлаа давил муу юм болдог. Сайн амлаа давил сайн болдог. Бас чадал өрөхгүй юм зөндөө бий. Тэгээ болох байлгүй дээ гэж зүтгээд байгаа. Өөрөөр орлоготой байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Зүтгэл хэрэгтэй юм л. Ер нь багтаа ямар мэрэгчлээ болоё гэж бодож байсан юм. Ер нь л сэтгүүлч болоё гэж бодож байсан. Багаасаа. Одоо би чинь энэ Дэнжи мянгад манай өвөө юм хоёр байла. Манай өвөл увсан гэд манай ээж аавал да. Луягийн хэлбүүгээд Дэнжи мянгад хамгийн надлын 1-р хотгийн тэрэ байл. Шуугуулж илаа шүү дээ. 4-5 таа батсан. Тий. Тэгээд тэр үеэс л ер нь сэтгүүлч болох гараа нь тавигдсан болов гэж боддог. Манай өгшөө өөрөө бас нэр нэгтлэнгийн чиглэлийн ажил хийжсэн. Манай өгшөөж бас худалдагч хийжсэн. Тэгээд би чинь 5 настай байхдаа өвөө юм хоёрын нэг хүүхэд байдаг да. Тэгэхэд өвөө үсэг зааж идэг. Эмээ тоо зааж идэг. Нэг 5 нас өнгөрцөн байхдаа 10 дотор нэг нэмж асаа бодчихдаг. За сонио уншдаг. Тэр үед чинь үнэн очиг залгамжлагч энэ төр гэл санаа хөдөлмөр сонин гэл байлаа шүү дээ. Өвөөтэйг нэлээ уншчихдаг. Манай өвөө
Монгол бичгээр сайхан бичнэ. Тэгээд нөгөө татлагын бичгээр бол бүр янзтай бичнэ. Одоо хүмүүс ярьдаг шүү дээ ингээд. Хүн ярьж яхад л монгол бичиг бол хурдтай бичдэг ингээд. Тэгээ одоо ингээ уншихаар зарим үгийг гаргаж байгаа. Гаргацтай сайхан бичнэ. Тэгээд монгол бичгийн бас нэг тэтэм ацаг шүдтэйгээл сургууль руу орсон доо. Тэр үеэс эртэл ном зохиол сонин сэтгүүлтэй л танилцсан хүн. Тэгээ сэтгүүлж болж байгаа тийм ээ. Тэгээ сэтгүүлж болох гараа тэндээс л авигц гэж бодоод байна шүү. За өнөөдөр телевиз ийгэл 25 телевизд ажиллаж байсан тийм ээ. За одоо сүүлийн үед юу хийж байна? Одоо аймгийн иргэдийн хуралд төлөөлөгчөөр ажиллаж байгаа. За бас хэдэн найзуудтайгаа нийлээд нэг жижиг телевиз босгох гал зүтгэж байна. Ер нь бол эвлэл мэдээллийн салбар бол өөрөө ёс зүйтэй байх хэрэгтэй. Хэдийн нэг утгаараа бизнес ч гэсэн нөгөө талаараа бидний хамгийн гол барьж явах зарчим бол ёс зүйн зарчмууд мэрэгжлийн ёс зүй байх хэрэгтэй. Тэгэхээр Монголд бас нэг юм дутагтаад байгаа, жоохон алдагдах гад байгаа мэрэгжлийн ёс зүйг өндөр түвшинд гаргаж ирэхэд бол бид нөр өөрсдөө бас хичээх хэрэгтэй, манлайлах хэрэгтэй гэдэг үгнээсээ хэдэн найзуудтайгаа нийлээл зүтгэж байна да. Тэгээ аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчийн хуваар бол аймгаараа тойроод хүмүүстэй уулзаа, санал бодлын сонсоод Завхан аймагт бол хөгжих боломж олцоо бий. Тэгэхээр бид нэр бүгдээрээ ярьж хэлцэж хагаад бодлогоо зөв гаргаад явбод бас их боломж байна л гэж хараад яваад. За аймаг хот хоёрын хооронд хэр их явж байна? Аймаг хот хоёрын хооронд энэ байнга юм шүү. Одоо шинэ 1000 км-ийн цаанаас ажилдаа тагтмал дээрж ячдаг хүн ер нь ховорхон баг. Ер нь аймгийн иргэдийн хурал хэр хугацаатай хурлддаг юм? Аймгийн иргэдийн хурал бол өвөл 12 сард төсөө батлах гэж хуралдана. Хавар бас тодтгол хийвэл хуралдана. Ер нь жилд нэг 2 удаа үндсэн хуралдаан болно. За үндсэн хуралдаанаас гадна бас одоо төсөө төлөвлөхөөс авахгүйлал олон ажлууд бий л дээ. Тэгээ аймагта жанхан шатнаасаа баг хороо иргэдийн саналын дагуу ирэмбэлсэн төсөл хөтөлбөрүүд арга хэмжээнүүд бол одоо аймгийн үндсэн чиглэл тусаж явах ёстой. Энэ дагуу иргэдтэйгээ уулз саналуудыг авна. За тэгээ зарим ажлыг хөөцөлдөд үйл ажил бүтээдэг юм л. Одоо юу гэдэг сангийн яамн дээр Завхан аймгийн уран сумын асуудал жижиг юм шиг санагдаж магадгүй. А гэхдээ тэнд амьдарч байгаа 1000 гаруй хүний хувьд амин чухал бас асуудлууд зөндөө бий. Одоо юу гэдэг хүүхдийн сургуулийн дотор байрнаас авахгүйлал сургуулийн байр, за тэгэл ер нь эмнэлэг, төрийн үйлчилгээ, ер нь бүхэл үйлчилгээ болвол иргэдтэй ээлттэй байх хэвээр, нээлттэй байх хэвээр. Тийм учраас хөөцөлдөд гүөх юм бол бас болдго юм байна гэдэг өнгөрсөн хугацаанд хараалах. Ер нь аймгийн үндсэн чиглэл туссан олон ажлууд бас ажил хэрэг бас дэмжигдээл яваад байдаг. Хэр стресстэй байна? Ер нь стресстэй шүү. Ер нь бухимдах юм зөндөө гарна. Ялангуяа хотод ирэл машин тэрэг гарахаар чинь тэгэл дөрмөө биелүүлэх гэж олооч нар л одоо хамгийн наазах юм л бухимдах юм болж шүү дээ. Таны үнэт зүйл юу вэ? Үнэт зүйл олон байна. Эх орноо гэх сэтгэл бол хамгийн сайхан. Би ч бас билээд газараар явж үзсэн телевизийн байна, ажлын байна. Ер нь энэ эх орн дээр энэ сайхан уужим газар нутгаар амьдарч байгаа монгол хүн, ээж аав, ах トゥ, гэр бүл энэ болгоо миний үнэт зүйл. Хүн өөрөө үнэт зүйл байна. Энэ дэлхий дээр хүний заяаг олж төрнө гэдэг бол их хувьцаа. Энэ хувьцаагаа дааж явна гэдэг бол бас түүнээс дутхгүй их хувьцаа. Би бол нэг үг үйлдэлтэй эзэн бах юмсал гэж хичээж явдаг. Үнэт зүйл гэдэг ярил бас олон зүйл. Мэргэжлийн үнэт зүйлүүд байна. Гэр бүлийн үнэт зүйлүүд байна. Анги хамт олон найз нөхдийн сайхан үнэт зүйлүүд байна. Ер нь хүний сэтгэлийг бол югаар чимжшгүй. Үнэт зүйл гэдэг үг бол хажууд нь жоохон багтахаар дутмаг санагдахаар л юм. Хүн өөрөө тийм сайхан байдаг л байна. Хүн энэ амьдралдаа яаж явах нь ер нь юунаас шалтгаалдаг? Хүний өөр хичээл зүтгэлээс шалтгаалах. Тийм манайхан үүлийн үр гэж ярьдаг шүү дээ, карма гэж. Тэгэхээр ер нь бол хүнд нэг хэлсэндээ байвал эргээд уулзах нүртэй. Одоо ингээл бужигнаал, бие бинийгээ элдвэр хилээл эргээл уулзсан шүү дээ. Монгол цөөхүүлэх нэ. Монголчууд тийм болуулаа биш. Тэгэл сайн дээрээ садан төрөл бол жоохон сараар ирэх юм бол хөдөр улсууд бол явцдаг. Бүр холдлоо эхлэнийг нутгасныхан. Тэгэхээр эргээд уулзах нүртэй байх учраас хинэ гомдоочихгүй шүмжлэх юм байлгүй яах. Алдаа оног нь хэлэх юм байлгүй л яах. Гэхдээ ирээ цээгүүгээр тухайн хүний ирэхэд халдах, тэр хүний сонголтыг өгөөсгөх, бусдын сонголтыг зөвхөн өөрөөхөр харах нь бол
энэ чинь ардчилсан нийгэмд байж болмооргүй санагдаад байна. Ялангуяа манайх нэг алдаатай юм бусдын сонголт их шүүмжилдэг тийм ээ. Өөрөө тэр хүний амьдрал дээр юу болсон тохоо өөрөөгөө нэг тавиад үзээсэй л гэж боддог. Манайхаа ярьдаг ч сэтгүүлч хүн бол эхлээд хүн байх хэрэгтэй гэж. Ер нь аль ч мэрэгжил хүн байх хэрэгтэй гэдэг л зарчим байх. Энэ бол тухайн хүний оронд өөрийгөө тавиад үзээ. Хэрвээ та байсан бол энэ хүний оронд гэдэг л. Тэгэхээр нөгөө ардчлалынхаа онлоор бол миний эрх таны эрхээр хязгаарлагдана гэдэгтэй адилхан болж байгаа юм. Таны хамгийн аж аргалтай байсан хүч. Гэр бүлтэй болоод ам бүл нэмхэл анх удаа болоод хөл газар өрхөө гүүсээ алгаад шиг үсгэл манай найзууд шалаад гэдэг нөгөө нэгдүгээр имлэгт манай хүн амардсан. Тэгэл амаржлаа эсэмэнд амаржлаа. Охинтой болоо гингүүтэл тэгэл гараал хүчсэн шүү. Тэрхэн зүгээр бол тэнгэрээс газраас тасраа авчиж байгаа юм чинь. Улс төр гэж юу вэ? Улс төр одоо бидний л сонголт юм да. Тэ. Төр тулсан үед бол одоо хаан шийддэг байлаа. Өнөөдөр бол хааныг бидний төлөөл улсын их хурл улсын их хурлын гишүүд ард түмний төлөөлж эрхцүүд ардчилсан нийгэмд шийдвэр гаргаж байна. Хууль тогтоох төрийн эрх барих дээд байгууллага. Энд ёс зүйтэй зарчимтай нэг үг үйлдэн зөрөөг улсууд олон орж ирэх юм болвол Монгол улс зөв чигээргүй явахаар байна. Ер нь улс төрийг чи сонирхдаг байж болно. Харин улс төр чамар оролдоно гэдэг бол үнэн л дээ. Бидний өдөр тутмын амьдрал ахуйд хууль тогтоох байгууллагаас гаргаж байгаа шийдвэрүүд ирж байна, хурж байна, олон зүйлд нөлөөлдөг. Тэгэхээр бид нар зөв зарчимтай, алсын хараатай, бодлоготой, стратегтэй хамгийн гол нь хуулиа хэрэгжүүлдэг, сайн хууль гаргаад тэрийг хэрэгжүүлдэг байх юм бол бид илүү хурдтай урагшлах боломж байна л гэж хардаг. Таны төвчгэд хамгийн хэцүү зүйл юу вэ? Худлаа л. Цаг барихгүй байх. Цаг барих гэдэг чинь одоо манай телевизийнхний нэг зам юм шүү. Цаг минут секундтай уралдаж идэг. Тэгээд нэг тийм амьдралын хэмнэл дадлна. Хүнтэй 15 цаг суулзнаас бол нэг 14 50 энтергээл очичаал хүлээж явах. Тэгээ би чинь бас нэг Германд мэрэгжлийн дэвшлэл суралцсан. Тэгэхэд бас л Герман амьдралын хэм маяг суучт юм л. Цагаа төлөвлөх, цаасан дээр буулгах. Заримдаа ч амжихдаггүй юм би. Тэгэхдээ цаасан дээр буулгаад тэрийг хараад явах нь илүү үр бүтээл өндөртэй юм л. Таны амьдралтаа ичж байсан тохиолдол. Зөндөө тэгэл ичих юм байлгүй л яг. Хамгийн айхтар нь хүний өмнөөс ичгэлж явах нь хэцүү байдаг. Өөрийн өмнөөс ч удаа дүүрчдэг гэж. Тий. Ичхэнүүд олон байна одоо тэгээд яг санаанд буух нь бас зарим юм ярьж болмооргүй шүү дээ. Тий. Гэр бүлийн хүрээнд, найз нөхдийн хүрээнд ичжсэн юмуд бол байна л байх. Амжилт гэж юу юм бэ? Амжилт бол хичээл зүтгэлийн үр дүн. Хүн өөрөө хичээл зүтгэх юм бол тодорхой хэмжээний амжилтанд хүрнэ. Бүх юм 100% санснаар болохгүй шүү дээ, тийм ээ. Энэ амьдрал чинь хүний нийгэм өөрийнхөө хэмжээнд амжилттай болчлоо гэд сэтгэл огшоо явж явах нь өөрөө бас амжилт. Зарим нь бидний хэр хэмжээ хийж чадахнаас давцсан байж байгаа. Өөрөө чадах хэмжээгээд зөв ойлгоод тэгээд тэрэндээ тэмүүлж хүрч байгаа бол одоо амжилт юм болов уу гэж би боддог. Ер нь би чинь 10 жилээ төгсөд хөдөө адуучин болох гээд шийдсэн байсан юм билээ шүү дээ. Тий, өөр хөдөө гарцсан. Одоо Завхан аймгийн Урамсан Давагшанд гэдэг газар адуучин боллоо гэл манай аав нар Давагшанд нутгалдаг. Ер нь Урамлчин дээр чигээр манай ах дүүнэр л. Тэгээд адуучин болохоор шийдсэн байсан. Тэр жил чинь манай Ховдын их сургуулийн хуваар 4 сард элсэлтийн шалгалт нь болсон. Тэр элсэлтийн шалгалтаар ороод бас нэг дайжгүй оноо энэ төр авцсан. За тэгээд энэ болчихоор юм байна. Ангидаа бас жоохон нэг сүүл мөшөхгүй шиг. Тэгээд давхдаг сурлага. За хүмүүжлэр бол биш юм аа. Сурлагаараа. Тэгээд ерөнхийдөө бол хөдөө гарцсан аавч хоёр нэг өдөр хөдөө байжсэн чинь нэг 60 дахь хүчээрэл. За аавч хоёр чинь чамаг хот руу сургуульд яв гэж байна. Би хавар нь бас нэг манай аймагт нэг сэтгүүл зүүн нэг л хойр ирсэн. Тэнд өсөлтөө тэгээд олон шалтгаанаар бас авч чадаагүй. Тэгээд тэр шаранда ерөн сургууль соёл бол хөөхгүй. Хөдөө амар амгалан юм тэгэл. Тэгсэн чинь аавч харин хоёр маань одоо тэгээд сургуульд яв гэж нэг юм. Тэгээд сургуульд ирсэн дээ. Тий. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ? За одоо хоол унд бичих ажил юм бол одоо.
бичих ажил бол ер нь гайгүй шүү. Одоо ер нь мэрэгжилж бас их нөлөөлж байгаа бах. Бичих талдаа бол гайгүй байж магадгүй юм. За хоол их бол манайх ч нөгөө олуулаа өссөн. Дээрээ 2 ахтай ам бол 8 уулаа. Манайх ч 4 бандтай өссөн байхгүй. Тэгэл хоол унд их хуваар бол хуваарийн дагуу үздэг шүү. Тэг яг хоол унд ихтэй бол их дуртай. Юунд суралцахыг хүсэж байна та? Юмд. Би өнгөрсөн жил удирдлагын академи төрийн захиргааны менежер ингэ төгссөн. Тэгээ сургууль сураагүй байхдаа хүн нөгөө мэддгүй юмныхаа дайсан гэж байдаг шүү дээ. Сургууль сураагүй байхдаа л удирдлагын академи заадаг гэдэг. Тийм ээ. Энэ засаг дарга нар, багийн засаг дарга нар тиймэрхүү төгсдөг сургууль гээл нэг тийм. Дотроо үнэлэмж тиймэрхүү явчихсан. Тэгээд өөрөө суралцаад орсон бодож яснаас тийсанд орч утж байгаа. Үндсэн үл их зүгээс ахвал ямар олон зүйл мэддгүй юм бэ гэдгийг би өөрөө мэдэж авч байгаа. Хүн өөрийгөө голохгүй өдөр тутам өдрөөрхөн суралцж явах хэрэгтэй маа гэдээ ойлгож байгаа. Тэгээ удирдлагын академид чинь мундаг багш нар хичээл орж байна. Би ч одоо бас сэтгүүлчин талбарын мэдээлэл донд явж исэн хүн бас болчих ба гэсэн. Бид нар юмыг сайн судлах хэрэгтэй байна. Шинжлэх ухааны үндэстэй судалж явах хэрэгтэй байна. Тэгжи дараад нь олон түмэн мэдээлэл илүү одоо тийм ээ баримт нотлоготой ер нь үндс мэрэгжлийн үүргээ биелүүлдэг л ганц ойлгож авсан юм нь юу ч мэддгүй юм байна баасан юм ба гэдгээ л ойлгож авсан. Тийм учраас өглөө босоод нэг ном харах, сонин сэтгүүл эргүүлэх одоо мэдээлэл сайт ухаж төнгөх гэл одоо ажлууд их олон байна л да. Бас өөргөө чамлахгүй юм би чинь бас нэг тэгэл болж игэл сургалт амжаа мэрэгжлийн чиглэлийн энэ арчлал хүний эрхийг хамгаалах чиглэлийн сургалтуудад л ер нь дуртай сон шүү. Яаж хийж байгаа л ажил төрлөө зохицуулж байгаа л. Улам л өдөр тутам л өөрийгөө сайжруулад явах хэрэгтэй байна гэж бод. Тэгэхгүй болохоор нэг газар зогсчод шаварц суудсан юм шиг хийргээд байж болдгүй байна гэдгийг л ойлгосон. Таны бахархал юу вэ? Эх орон. Эх орон гэдэг бүх юм багт. Манай хамгийн бага хугаас ахгуулаад гэр бүл, эхнэр хүүхдүүд, аав ээжүүд, ах トゥ хамаатан садан энэ нутаг ус энэ цэнгэгээр хөг тэнгэр бүгд л миний эх орон. Эх орноос бүх юм эхэлнэ, эх оронд бүх юм дуусна. Энэ эх орнол бид нар хайрлж хамгаалахгүй бол ямар нийгэм, ямар эх оронд үр хүүхдүүдэд удам судралт ихэ сайн бодох хэрэгтэй. Би бол үлийн үр бий гэдэгт итгэдэг шүү дээ. Хүн сайн явах нь өөрийн хичээл зүтгэлээс их хамаарна. Гэхдээ зөв юм хийвэл зөв юм эргэж байна. Буруу нэх юм бол буруу юм эргэж ирнэ гэдэгт итгэдэг. Юунаас их айж юм та? Даяарчлагдж байгаа нийгэмд Монгол хаана байх гэдгээс л бас их айж байна. Өнөөдөр бид нар эх орноо ямар байдалтай байлгаж байгаа бас бодох хэрэгтэй. Яг том утгаар нь аваад үзэх юм бол гадаад бодлогын хүрээнд манайх бол нэлээд тэнцвэртэй бодлого барьж явдаг улс орон. Гэхдээ бид илүү баталгаажуулах хэрэгтэй. Том агуулгаар нэрх юм бол тусгаар тогтмол аюулгүй байдлаа бид нар дээд зэрэгээс агчих хэрэгтэй. Тусгаар тогтмолд халдсан төрөмгөл гэсэн орлого бүхнийг нам тасан зогсоож явах хэрэгтэй. Бид нар хоёр их гүрний дунд байна. Дэлхийд дээр хэдхэн их гүрэн бэ? Тэгвэл хэдэн зууны өмнөх шиг супер их гүрэн, Монголын шиг супер их гүрэн нөө ултал гачраагүй. Дэлхийн талыг эзэжсэн монголчууд өнөөдөр тийм ээ хоёр хөрштөөгөө зөв бодлогоор хамтрах үедээ хамтраад өөрийнхөө байр суурийг илэрхийлэх үедээ илэрхийлээд дэлхийн тавцан дээр бид нэрээ дурсах хэрэгтэй. Энэ эх орны тусгаар тогтмол аюулгүй байдал алдагдчих юм бол бид цээжэд илтгэх аргагүй л шүү дээ. Эх оронтой хүн чинь л нэг тэнүүн байна үст. Тэгэхээр бид нар юм муу бүхнийг бодолгүйгээр сайн бүхнийг бодож жижиг юм шиг мөртлөө улс орныхоо төлөө хүн болон өөрийнхөө чадах хэмжээндээ л чаддаг юм аа сайн гэж бол илүү дээр юм болов. Тэгж л бодож явдаг да. Таныг энэ цаг мөчид нэг хүнд зориулсан баярлалаа гэж хэлээч ивэл хэнийг сонгох вэ? Аавч яртай л энэ. За хэлээ таа. Манай ээж лувсан гэл хамж өгөөд ээжтэй их баярлалаа. Манай бурхны оронд яваад удаж байна. Ээж маань энэ хүн чинь ээж рүүгээ тэгээ байнга баярлалаа гэж хэлж чаддаг юм байна. Бидний тийм зан ч юм уу, монгол хүний зан ч юм уу. Нэг ээжигээ тэрэл баярлалаа гэдэг хаас илүүтэй. Цагаан сараар нэг жоохон юм төхүүлээд өчгөрөөл бачи наривц юм шиг бодогдоол тийм ээ. Тэгэл арай жоохон бодохороо
ачийн ер нь хариулж барахааргүй бодогдоол. Тэгээд ээж аавынхаа ачийг хариулъя гэвэл нүүр бүтэн тийм ээ. Нэр бүтэн л явах юм болов уу гэж боддог. Үр бүтэн сайн явж байгааг хараад аав ээжүүд баярлж яадаг. Тэгэхээр аав ээжийг гомдоохгүй тулд зөв хүн шиг л явах юмсан. Зөв явах юмсан. Хүнд нэг худлаа хэлчихгүй юмсан. Тэдний үгүй тэгээ явж илээ шигээд нэг чихэнд нь муу юм хүрчихгүйсэн л гэж хичээж явдаг. Тэгэл аав ээжийнхээ ачийг хариулж байгаа хэлбэр юм болов гэж бодоод зүтгээд байна. Ээждээ л их баярлалаа. Бидний энэ нийгэмд авилгал хийх авал гэж бас нэг айхтар асуудал байна тийм ээ. Үүнийг ер нь та ер нь яавал жоон багасуул гэж боддог. Ямар арга хэмжээ ивэл багасуулах гэж боддог. Өнөөдөр авилгаас учирсан хохирлын хэмжээ 12 их 80 төгрөг. Юу болж байгаа? Бид нар өөрөө за яах вэ? Өөгшүүлсээр хагаад өнөөдөр ийм байдал төрөж байгаа. Бид нар улс төрчдөө хариуцлагатай сонгох хэрэгтэй. Сонгуульд идэвхтэй оролцож зөв улсуудыг удам судрыг хараад үг үйлдэлийг хараад маш сайн сонголтоо хийх хэрэгтэй. Өнөөдөр бид нар намын бодлогоор бүгдийг шийдэх асуудал бол хоцорсон. Дэлхийн ертөнц хөгжиж өөрчлөгдөж байна. Монгол улсын нийгмийн эдийн засаг хурдцтай хөгжиж байна. За яг хөө одоо энэ дэлхийн нийтийг хамарсан цар тахлын үед саарах, уурах юм бол байгаа л байлгүй. Гэхдээ бид нар авилгыг таслан зогсоохын тулд хүн бүр баг болчроос эхлээд авилга гэдэг зүйлийн эсрэгэл ажлаа бүтээхин төлөө хин нэг тийм ээ 5-3 төгрөгөөр хуурна гэдэг нь өөрөө энэ улс орноо энэ тусгаар тогтнолоо байхгүй болгож байгааг илэрхийлэшүүл гэж ойлгох, бодох, санах бас сэрэх ёстой болж байна. Авилгыг таслан зогсоо гэвэл хуулиар сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр манад авилгатай холбоотой олон хууль байна. Ашиг сонирхлын ч гэдэг юм уу хэрэгжүүлдэг. Одоо шин зүгээр захын жишээ авахд бол засгийн газрын тусгай сангууд байж идэг. Зардал нь, гүйцэтгэл нь, төсөв нь нээлттэй биш. Нууцлагдмал. Хэдэн их тэр бумаар яригдах төгрөг энд эргэлдэж идэг. Одоо шин намгийн наад захын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан байна шүү дээ. Бүгд тэгшин 950 сая төгрөгөөр эрх мэдэл бүхий нөхдүүд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж зээл авсан бол та итгэх үү? Бодох ёстой. Тэрийг нэг хүн гар үсэг зурж улсын төсвөөс тэр мөнгийг гаргаж ил. Ханаа хариуцлагатай байх ёстой. Ёс зүйгүй үйлдэлд оролцохгүй байх ёстой. Ялангуяа улсын их хурл хууль тогтоох гүйцэтгэх заслын тэргуунд ажиллаж байгаа улсууд өөрсдөө альва муу юм нэр холбогдоогүй. Төсвийн мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр казино одоогүй. Их усрын тайлбарлаж чадахгүй хөрөнгө мөнгөтэй болоогүй. Тийм ээ? Байх юм бол бид нар арай илүү эрүүл сайхан нийгэмд амьдрна. Одоо зүгээр ингээд хар ухаанаар бодоход төрийн албанд насаараа ажиллачаад хэдэн тэрбумын хадгаламжтай байх нь өөрөө хэр шудраг вэ? Хэдэн зуун сая үнэтэй машин унаж давхих нь хэр шудраг вэ? Төрийн албаны цалин хангамж за ямар төрийн өндөр албан тушаалнууд бол тийм ээ? Төрд нэг ч өдөр ажиллаж үзээгүй хүн Солонгост ажилладаг ихчийнхээ хадгаламжаар гээд 1.7 тэрбумтай болцсон гэл ичгүй ярьж исэн. Өнөөдөр бол нэлээд өндөр албан тушаал хашиж байна. Энэ өөрөө ёс зүйн юм байна. Хаанаас ямар их усүрээс мөнгөтэй болсон гэдгийг ил тод байлгах хэрэгтэй. Тэгээгүй нөхцөлд би шудрах хүн гэж ярих ёс зүй тэр хүнд байхгүй. Монголчууд ч бас тийм үнийг сонгох хэрэггүй. Бид нэг сонгочоо дараад нь шүмжлээ суух дуртай юм шиг байна. Тэгмээргүй байна. Бид нэр хөгжлөө зогсоогоод хөгжлөө гацаад. Авилга бол Монгол улсын тусгаар тогтнолын эсрэг гэмт хэрэг. Авилга бол Монгол улсын хөгжлийн эсрэг гэмт хэрэг. Авилга бол Монгол хүн таны, миний, бидний эсрэг гэмт хэрэг. Энэ бол гэмт хэрэг. Гэмт хэрэг шүү. Золиос нь бид өнөөдөр Монголын нийгэм ямар болгож байгааг харж байгаа. Ямар ч төгсөндөө ямар ч хүн авилгыг үзээд хэрэгтэй. Тэгвэл Монгол улс сайхан болоо л юм. Бидний амьдарч байгаа энэ нийгэмд болохгүй асуудал зөндөө байгаа. Зөндөө байна. Бид юу нь яг юунаас эхлэх ёстой юм бэ? Бид нэр сайн мал үргэлжлүүлэх хэрэгтэй. Чаддаг юм аа бүр илүү сайн хэрэгтэй. Одоо шинэ үгдийн 90-ад онд бол бид нэр дотооддоо зөндөө олон юм үйлдвэрлэдэг байлаа шүү дээ. Гутлаа үйлдвэрлэн, хүнсээ үйлдвэрлэн. Бид нар үйлдвэрлэдэг ус орн байсан.
За яг өмч өвчлөлийн даваа талууд байна, сайн талууд байна. Бид нар гэхдээ өнгөрсөн 30 жилээ харах хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд бид юун дээр алдвэ? Юун дээр хожвоо гэдэг харах хэрэгтэй. Хожоогоо ахиулж алдаага багасгах хэрэгтэй шүү дээ. Үйлдвэрлэгч болох хэрэгтэй. Үйлдвэрлэнэ гэдэг нь бүгд эрвэх тэрвэхээр ажилтай болно. Ажилтай болсон улсууд цалин хангамж сайтай болно. Цалин хангамж сайтай улсууд ахан хүрээний жижиг сажиг асуудалд хямарч бухимдахгүй болно. Илүү томыг, илүү сайхан зүйлийг мөрөөддөг болно. Тийм учраас Монгол хүн бүрийг ажилтай болгох тал дээр төв засгийн бүх шийдвэр бодлого чиглэгдэж байх ёстой. Нэг хэдхэн нэр бүхэн хүмүүсийг дэмжиж амьдрал ахуйг тэтгэх биш. Монголчууд нийтээрээ сайхан амьдрах тэр бодлогыг гаргаж хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр манад Монголд банкны хүйд байгаа л. Дайнтай өмнө самнтайгаа Афганистанд хийд байгаа л. Манай банкны хүү Афганистаны дундаж хүнээс нэг дэх илүү. Тий. Тэгэхээр энэ дэлхийд хамгийн өндөр хүүтэй улс Монгол улс байх шүү дээ. Монголчууд бол цөөхөлдөө биеинд хайртай л амар байх. Хүн өндөртэй ашиг олох сонирхол байлгүй л явах. Тийм улсууд бол цөөхөн бий. 2 хөвлөгж шин. 98% нь хүүгийн дарамтанд амьдарч байна. Өдрөөс өдөрт зээл төлөх гэж л амьдарч байна. Зээл төлөх нь бол нэг талаараа хариуцлагатай зээл авах нь тийм ээ. Хариуцлагатай бас амьдрал нэмэртэй байгаа байх. Гэхдээ арай бага хүүтэй зээл амар байгаа. Өндөр хүүтэй зээл. Манжийн үед одоо хамгийн өндөр хүүтэй байсан гэж яригддаг тав баримт харуулдаг. Тэр манжийн үеийн хүү чинь одооны хүүтэй харьцуулахад харьцангуй бага баг. Тэгэхээр бид нар энэ улс орноо хөгжүүлэхийн тулд хүн бүр нэг өөр юмсгэл байгаасаа л гэж боддог. Энэ хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл алсран одгүй гэж харагдаад байгаа шүү дээ. За хуучин бол энэ хариуцлагын тогтолцоо гэдэг өөрөөр хэлбэл социализмын үед бол шигтэйхэн мундаг байлаа. Энэ танд ер нь ямар санагддаг вэ? Хариуцлага ер нь бас сайжирсан талууд бий. Хариуцлага алдсан талууд бий. Тэгвэл нэг зарчим байна. Төрийн өндөр дэд эрх мэдээлтнүүд нь хуулийн дээр бусд нь хуулийн дор амьдарч болохгүй. Монгол улс үндсэн хуульд эрх зүйд ардчилсан улс юм бол хуулийн өмнө бүгд эрх тэгш эрхтэй оролцсон. Одоо та санаж байгаа бол төрийн өндөр дэд албан тушаалтнууд оролцсон хэрэгүүд замхарчдаг. Хэрхэн шийдэгдсэн мэдэгддэггүй. Тэгэхээр улс төрийн нам дагсан энэ бүлэглэлийн үр урхаг өнөөдөр ийм л болгож байгаа. Жирийн иргэндээ хатуу төрийн эрх барихтэд байгууллагад гарсан ч юм уу тэдэнтэй холбоо сүлбөтэй эрх мэдэл бүхий нөхдүүдэд зөөлөн хууль гэж байхгүй. Хууль бол хууль л байх ёстой. Бид нар олон зүйл дээр жишээг нь харж байна. Тэгэхээр бид 90 онд бол зөв алхам хийсэн. Хариуцлага ярих одоо шин дэвшил рүү явсан. Харамсалтай нь өдөр гажуудсан. Монголын ардчлал гажуудсан. Ардчлал гэдэг бол өөр айл нэг намын өмч биш. Энэ бол Монгол хүн бүрийн өмч. Нандинан харилцах ёстой үнэт зүйл. Таны түрүүний асуудаг үнэт зүйл. Гэтэл энэ ардчлалын чинь үндсэн зарчмыг хазаалгаад эхлэхээр энэ улс орн чи хааш явах юм бэ л гэж. Зарим хүмүүс шөмжилдэг шүү дээ. 30 гэр бүл гэл. Би бол зарим талаар үнэн гэж боддог. Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр баяжсан, хөрөнгөдсөн хүмүүсийг бол би дэмжинэ. 2 гараа өргөө дэмжинэ, бахархна. Улсын төсвийн мөнгөөр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад манан бүлэглийн нууц хувилдаанаар хөрөнгөдсөн улсуудтай бол хатуу тэмцэнэ. Үзнэ. Ягаад гэвэл бидний өр хүүхдийн ирээдүйг хулгайлж байгаа хүмүүстэй хэзээ ч эвлэрэхгүй. Ер нь ингээд бодохоор мэдээлэлд илүү ойрхон байсан нь хөрөнгөждөг юм болвол бүх монголчуудаа мэдээлэл ил тод болгоо л гэж. Тийм ээ? Боломжийг нь тэгш олгож байгаа. Энэ илдэл тэмцээд байгаа. Ер нь хүмүүс бас боддог бах мэдээлэл гэж юу вэ гэхээр нэг санаа хөвлөөр гарч байгаа мэдээлэлээс илүүтэй энэ чинь өргөн утгаараа хүний язгуур ирэх бол мэдэх хэрэг юм байхгүй. Нэгдсэн үндэсний байгууллагын ангидугаар хурлаас зарласан язгуур ирэх. Тэгэхээр энэ язгуур ирэх хангаж байгаа сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагуудаа бол бид нар тал бүрээр дэмжих ёстой. Алдаа оноо байлгүй л яг. Гэхдээ бид үнэнийг мэдэх ёстой. Олон нийт үнэнийг мэдчих ёстой.
ард түмэнд үннийг хүргэж явах үргээ сэтгүүлчт нь ч бас мэдж явах хэрэгтэй. Биелүүлж явах хэрэгтэй. Мэдээлэлтэй хүн өнөөдрийн нэгэнд илүү боломжийн төлөө ажиллаж байна, амьдарч байна. Тэр мэдээллийг хэдхэн хүн авдарчаад зөвхөн явцсан хүрээнд өөрсдийнхөө эрх ашигын төлөө тэр мэдээлэлдээ тулгуурласан үйл ажиллагаа яваад байгаа бол тасн зогсоох ёстой. Нөгөө талаар энэ чинь авилгын бас нэг төрөл шин. Жинхэнэ Монгол эр хүн гэж ямар хүн хэлэх вэ? Уг үйлдэл нь нэг л хүнийг хэлнэ. Бид нар дотор ч бас нэм найдвар зөндөө байна шүү дээ. Сайхан нэг Монголын заа бол андгаа бод заа гэж нэг сайхан үг бий. Заал гэд хэлсэн бол тэндэл хүрэх хэрэгтэй. За би ч бас нэг 100% тэр одоо юу гэдэг хэлсэн үндэ хүрэхгүй байж магадгүй. Гэтэ хэлсэн үндэ эзэн болохын төлөө чарамаад хичээд хүн бүрэл нэг тийм байвал Монгол эр хүн тийм ээ. За нэг өнгө төрөх царай зүсвэл яах вэ? Би хаавал яах вэ? Монгол эр хүний үнэт зүйл эрхэмлж явах нандин чанар бол үг үйлдэл нь хоёр найдлага. Одоо бид нар олон жишээ харж байна дөө. Зураг телевизээр гарахаар л нэг л сайхан юм ярьдаг. Амьдрал дээр тэрний хасрыг мэддэг эр хүнийг эр хүн гэх үү. Эрийн жудаг гэж ярьдаг да манайх. Тийм ээ? Эсвэл нэг жоохон хөрөнгөндөө сагаад найз нөхдөсөө тасраад болдсон хүнийг эр хүн гэх үү. Тийм ээ? Эргэл уулзсан шүү дээ. Ер нь энэ хорвоод эргээд уулзах нүртэй явахын тулд үг үйлдэл хоёр нь ижлэх байх ёстой л гэж боддог. Таны харамсдаг зүйл юу? Ер нь бага суралцсан тал харамсаж байна. Энэ сайхан боломжууд байхад яагаад сураагүй юм бэ гэдэг дээр харамсдаг. Би чинь бас нэг 2-3 сургууль төгссөн мөртлөө харамсаад байна шүү дээ. Тийм ээ? Одоо юу гэдгийг сэтгүүлч мэргэжлэр Жамин гаруй нэрмж дорн техник дээд сургууль төгссөн. Холбооны бүгд дарамт грамм улсад Deutsche Welle-тэй суралцсан. Удирдлагын төгссөн. Төрийн захиргааны менежер. Тэгтэл өөрийгөө голж байна. Одоо энэ харамсдаг юм боломж олдох болгонд суралцж яахгүй явдаа гэдэг дээр харамсаж байна. Сайхан Монгол орн ойрхон байна уу? Ойрхон. Та яаж харддаг вэ? Монгол орн амьдрахад сайхан, эрх чөлөөтэй. Бид нар жоохон эрх чөлөөгөө жоохон буруу ойлгоод бусдын эрх чөлөөнд халдах байдлаар илэрхийлээд байдаг болохоос ш. Монгол сайхан шүү дээ. Тэгэхээр эх орны хөгжил бол ойрхон байна. Бид нар жоохон л цэгцтэй хуулиа хэрэгжүүлдэг болчихвол сэпгэл босоод ирнэ. Бид нар тийм ядцсан улс орн биш. Бидэнд асар их баялаг байна. Асар их баялгаа нийтийн эрх ашигын тулд зөв бодлого чиглэлээр зарцуулаад явах юм бол Монгол улсын хөгжил тэр 20-30 жилээр хашаа явахгүй. Ер нь 10 жилийн дараа гэхэд бол Монгол хүний амьдралын орчин аз жаргалын индекс бол жинхэнэ утгаараа сайн бол бид нар зөв л улсуудаас сонгох хэрэгтэй. Таныг өөрийнхөө хийж байгаа ажилд өөрөө дүн тавьвал та ямар дүн тавих вэ? За нэг 88. Тий. Мөнгө гэж ер нь танихаар юу вэ? Мөнгө бол хэрэглээл юм да. Солилцооны хэлбэр юм да тийм ээ. Одоо шинэ би таны хөдөлмөрийг үнэлэх, өөрт байгаа зүйлээ тийм ээ тантай хуваалцах, өөрт хэрэгтэй зүйлээ бас хуваалцах хэлбэр. Мөнгө бол тийм нэг ачаал бүтэлтэй зүйл бол биш. Мөнгөгүйгээр бүтэх юм зөндөө бий. Одоо шинэ би чинь одоо ингээл аймгаа тойрол явхад хүмүүс тэгдгийн ямар олон найз нөхдөд чинь цугулд юм бэлээ. Бүгд ирвэх тэрвэхээр нэг аяг хоол тийм ээ халуустай цай бараа давхад ирж байгаа юм чинь. Тэгэхээр бол мөнгөөр илэрхийлэгдэхгүй хамгийн нандин юмд бол хүний бие биенээ гэсэн сэтгэл, найз нөхдөд гэсэн сэтгэл, итгэл. Тийм ээ? Мөнгөөр хэмжигдэхгүй олон зүйл бий. Өнөөдөр бид нар ингээд өөрсдийнхээ хэрэгцээнд тааруулаад амьдрах юм бол боломж олцоо байна. Заримдаа бид хэд тансаглах дуртай. Өндөр үн цэнтэй. Тийм ээ? Бензинийн дийлэхгүй ажиж том мотортой машин унаад хэрэг байна уу? Мэйлээ шалгаж чадахгүй ажиж смарт утас барих хэрэг байна уу? Өөр хэрэгцээндээ л тааруулж байгаа хэрэгтэй шээ. Тэгэх юм бол амьдрал нэмэртэй байхгүй. Мөнгөнд тэмнэлттэй. Мөнгө хэрэгтэйгүүл хэрэгтэй. Гэхдээ мөнгөний бол болж болохгүй гэж л бодож явдаг юм да. Монгол орныхоо хэдэн сумаар явж үзсэн. Одоо мэргэжлийн онцлог гэж байна та тийм ээ. Мэргэжлийн телевизэн буян ажлын буян байлгал яах вэ? Явж үзснээр тоосон дөрвөл явж үзээгүй нь марг зөвхөн шүү. Ер нь улсын хэмжээнд нэг 14-5 сум л очиж үзээг байна. Баяул гээд нэг хэдэн сум бэ, Дорндод ганц 2 сум бэ.
За тэгээд энэ төвийн нутгуудаар нэг ганц нэг гэн сум бай. Тэгээд нийтдээ нэг 14 5. Дээр бас нэг савгуудад тоолж үтсэн. Бодож үтсэн ер нь. Очиж үзээгүйгээд ингэсэн чинь нэг 14 5 сумын нэрлүүлдэж илээ. Ер нь Монгол улсаа одоо би чи 21 дэх жилдээ л ер нь бас энэ салбартай холбоотой байна. Тэгээд телевизийн буйнд ажлын буйнд явж үзсэн. Алдаа хоног нь хардаг. Одоо шинэ өөрөнгөд явж байхад чинь л эрэгтэй засаг даргатай сумын өнгө төрөх тийм ээ хамгийн газрын үүд нь хаалга нь эвдэрхийж байж байгаа шээ. Тэгсэн мөртлөө үндсэн үзүүлэлт ажлын байр нэмэгдүүлсэн энэ төр нь бас дайжгүй байна. Зэрэгэлдээ сумруу очихоор л арай өөр үзүүлэлт нь өнгө төрхөн цэмцээгээл тийм ээ мод цод тарцсан тэгсэн хатлаа нөгөө ажлын байр үндсэн үзүүлэлтүүд маань бас нэг жоохон таараа өтер. Ингээд нэг сум болгоны онцлог ялгааг хараад өөрийнхөө сумыг жишээд бас нэг хүн байна. Хор байна, шар байна. Сум орон нутгаа бас нэг ингээ хөгжүүлчих. Ер нь сум болгон сайхан хөгжижүүл Монгол улс сайхан хөгжөөд дэвшээд явах юм боломж бол ойрхон байгаа шүү. Нэг 14 5 сум л очицдаг байна. Тэгвэл гадаад хичнээн улс орноор яв. За гадаад нэг 30 гаруй улс орноор явсан. Тий, ер нь Европ бол ойлгомжтой тийм ээ. Би Германд сурч ирсэн. Европ амьдралын хэм маяг сургуультай орчин бол янзтай сайхан. Хүн амьдрах таатай. Биений хүндлэн тэнд хууль дүрмэл дагж байна. За Америк бол ойлгомжтой бас л эрх чөлөөний орн. Гэхдээ тэнд миний эрх бусдын эрхээр хязгаарлагдж байдаг. Дүрмээ бас дагж байдаг. Очиж улс орнуудаас хамгийн сонирхолтой хоёр улс байна. Нэг нь Афганистан, нэг нь Балб буюу Непал. Балбад чинь бид энэ ой нөхөрлийн шугамар анх явжлаа. Очоод онгоцноос буухтал хаана ирчүүл гэж бодмоор байгаа. Хүмүүсийн өнгө төрх байгаа байдал амьдралын орчин яа гэмээр. Яг дунд нь амьдраад 10 оноод ирэхээр арай өөр өнцгөөс орж иж байгаа. Уун чинь бас сайхан ард түмэн байна. Олон жилийн манайхан ярьдаг шүү дээ. Балбын дархан балбаж ийсэн гэдэг. Манай улс орнтой бүх талаараа олон талаар сэжмээр холбоотой. Нөгөөх нь бол Афганистан. Афганистанд Монгол цэргүүдээр огшсон. 41 юм халуунд би ч очингуудаа лаг эхлээл очингуудаа тэгэл нөгөө хоёуд болгоч хүнд юм бэлээ. Тэгээд нэг яг ном гормоор нүмсэхгүй шиг л жоохон тэгжсэн. Нөгөө цэргийн бааз дээр ч миниматай сум унж байгаа юм чинь. Тэгэл нөгөө талбанууд чинь гэдэг юм уу. Нөгөө нөхдүүд чинь л ойрхон ирж байгаа л сум тавил зүгтдэг юм байна. Тэгээд тэр бааз нэг сум унснаас хойш бол жимбитл нэг дуулан болгоч шүү дээ. Ном гор маань хүн жаймд хайрт гэдэг юм л шүү дээ. Тэгээд Афганистаны олон мужаар явсан цэргийн байгууллагын шугамар. Тэгээд бас нэг айс нэрчих. Тэгсэн чинь мужаас мужийн хооронд бол машинаар явах хамгийн өндөр өсөлттэй. Ер нь 8 насаа алдах. Тийм учраас зандаа гараад байгаа шүү дээ. Ер нь бол хаа цаг л отоод байж байгаа. Тэгээд бид нар ч яг нэг хавар харт амигныхаа бид нар чинь борлуулалтын үеэр явж тарж байгаа. Яг тэр үеэр бүх юм идэвчдэг. Тийм ээ? Худалдаа 8 авдаг, зэвсгийн 8, харт амигны контрабанд бүх юм явж байгаа. Цэргээс цэргийн баазын хооронд дандаа нисдэг тэргээр. Энэ дэлхий дээр байгаа ер нь Европын холбоо төр НАТО, нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа ер нь бүх нисдэг тэргээр нисэж үтсэн шүү. 30 гаруй нисдэг тэргээр. Нэг баазаас одоо Хиратаас хөрөөд нисдэг тэрэг чинь цуугаал нөгөө хар арцсан шүү дээ. Хаалга нонгорхоо, буу шийдвэн гэсэн хоёуд дуулгаа амс кинонд гардаг шилэн гэж яг бодит дээр явж байгаа өөрөө дунд. Тэгэл бас дотоо бодоол төвшөртэй. Тэгэл явжсэн чинь пир пар гал бөөн гал гараад явцсан. Тал тийш. За одоо ингээ хүний нутагтал ясаа тавьдаг юм чи. Одоо ингээл өнгөрдөг юм байлгүйдээ гэж бодож ирсэн. Тэгсэн чинь нөгөө нисдэг тэрийн моторын халуун нөгөө сум дагдаг юм байна. Тэр дагдаг сумыг зайлуулахын тулд доороосоо тийм галт сум цацруулж явдаг. Тэрийг мэдгүй маань мэд нэг сүнс сайлна гэдэг шиг юм болж байгаа юм. Хамгийн сайхан юм Афганистанд энэ гис ахуул ажиллагаанд оролцож байхад бол манай Монгол цэргүүд мундаг. Нөгөө чинь 30 гаруй орны чинь бас олон мянган цэрэг байгаа шүү дээ. Тэдний дунд марш тактикийн маягийн тэмцээн болж байгаа. Тэгээ бид нар чинь яг нөгөө зочид төлөөлөгч гэдэг утгаараа жоохон асар хавцаа, барай хавцаа сууцгааж байгаа. Тэг чинь бас нэг 15 км тойрч гүөх нөгөө нэг бүхэл цэргийн буудахаас ахгуулаад тийм ээ. Нормтой биш шүү дээ. Тэр хараа халуунд бүх хөвч хэрэглэлтэйгээ цэргийн. Тэнгүүд сууж исэн
Яг монгол хүн байгаа юм чинь. Монгол хүн чинь монгол хүн бол хаанч таньж байгаа. Өөний бар зэрэг гүгэл ахад ороод чи. Тэгэл бөөн баяр монгол зэрэг төрүүлжлээ гэл. Тэгэл үжсэн чи 2 дахь нь 3 дахь нь 4 дахь нь дандаа монгол зэрэг. 30 гаруй орны олон мянган зэрэг байхад тэнгуут л энэ чинь ингээл нэг юм үгээр хэлэхээ аргагүй бахархал төр явчих. Тэгэл 7 8 гэдэг жигаал нэг 9 10 дээр нэг гадны зэргүүд орж ирэл. Шарнагтууд нэг өндөр дохиос өндөр зэргүүд орж ирэл. 10 11 12 гээл явсан монгол зэргүүд. 15 зэрэг шалгаруулгаад эхний 15-д 12 монгол зэрэг байл. Та өнгөрөх үү? Зүгээр ингээл толгой хацдаг үү. Ер нь альч газар миний очиж үзсэн Афганистаны тэр цэргийн баазууд дээр монгол зэргүүд хамгийн хүндэтгэлтэй. Монгол цэргийн хувцастай явж байгаа нөхдүүдэд бол ер нь аль ч улс орны цэргүүд ёслоо шүү. Завхан аймгийн бахархал юу юм бэ? Олон шүү дээ. Тийм, завхан бол эзэнээс монгол хүн болгон л нутаг усаа сайхнаар ярих байна. Миний хувьд бол мэдээж тэр нутаг усны хөвгтүүд бол завхны бахархал олон. Олон эрдэмтэн мэрэгд байна. Ерд одоо энэ шинжлэх ухааны техникийн ер нь бүхий салбарын эрдэмтдийн баг 60 гаруй он завхныхан байдаг шүү дээ. Толгой эрдэмтэд завхныхан байдаг шүү. Би тэгээ боддгийг ер нь завхныхан нэг бичиг үсгийн талдаа илүү мундаг байсан хүмүүс юм уу да гэж. Нэг орчийг нөлөөлж байгаа хэл та. Хажууд чинь нэг ном уншдаг, сэтгүүл эргүүлдэг, сонин уншдаг хүн байхад дагаал хүүхдүүд нэг ном уншдаг, сэтгүүл эргүүлдэг болдоо шүү. Тэрэн шиг хажууд нь бичдэг, боддог, сэтгэдэг улсууд олон байхаар өв үе уламжлаад яг тэр арга барилаараа л номтой ойрхон, мэдлэгтэй ойрхон бодож сэтгэхийн төлөө байдгийн болов гэж би завханчуудаар бахархдаг. Утга тавилгаадаас авахгүй бахарх зүйл олон бий. Эрдэмтэн мэргэд яруу найрагчд. Тэгэл завхны гаралтай улсуудын нэр ярихаар л тэгээд сайхан шүү дээ. Таны санаачлахаар Монголын сэтгүүл зүйд анх удаа редакцийн хараат бус байдлын гэрээ хийгдэжсэн. Энэ талаар тийм манад өгүүлэгдэж байгаа нэг зүйл нэг л одоо бол бас нэлээд хэдэн байгууллагууд редакцийн хараат зүйдлэн гэрээт. Энэ бол сэтгүүл зүйн үндсэн үүргээ биелүүлэл гэсэн тохироо гэрээ. Хөрөнгө оруулж байгаа хүмүүс эн чинь одоо ингээл зардал ихтэй л дээ. Хэл мэдээлэл хэрэгсэл байгуулж ажиллана гэдэг бол. А хөрөнгө оруулж байгаа улсууд бол бизнесийн утгаар хардаг баг. Мэдээж тэгнэ. А бид бол сэтгүүлчд юу гэхээр сэтгүүл зүйн талаас харах хэрэгтэй. Энэ хоёрыг тэнцвэрийг барьж балансалж явах юм бол сэтгүүл зүй илүү хурдтай, илүү ёс зүйтэй, илүү зарчимтай хөгжинэ. Мөнгө хэд шүтгэх юм бол хэвлэл мэдээлэл хэрэгсэл зогсно. А мөнгө бас нэг тодорхой хэмжээнд байхгүй бол энэ үйл ажиллагаа зардлаа цалин хөлсөн хаанаас олох вэ, тийм ээ? Тэгэхээр шударга зүйтэй сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө редакц хараат ус ажиллах хэрэгтэй. Хараат ус ажиллахын тулд ярьж тохирох биш, цаасан дээр буулгаж гэрээгээ баталгаажуулах хэрэгтэй хөрөнгө оруулагчд. Тэгээд би чинь энэ гэрээг байгуулахын тулд одоо ингээд сэтгүүлчдийн зэвсэл эвлэлийн олон хүнтэй уулзсан, манай салбарын эрдэмтэн судлаачид энэ одоо бүхий сургуулийн багш нартай уулзсан, сэтгүүлчтэйгээ ярилцсан. Тэгээд тэр олон оноо санаа номдоос цаасан дээр буулгаж жагаад хамгийн боломжтой хөлбөр нь энэ юм байна гэдгээр нэг 4 гол зарчимтай редакцийн хараат зүйдлэн гэрээ байгуулад ажилласан хамгийн анхны тийм гэрээ байгуулагдаж болж таарсан. Тэгээд нөгөө сэтгүүлчдийн нэг цэвлээс бол анхдагчдын батламж авдуулаад Монголд анх удаа редакцийн хараат зүйдлэн гэрээ байгуулсан хамт олон гэх манай хамт олон нэг заа савдлын үз гэж байсан л да. Заа савдлын захирлаар ажиллаж байхдаа л хийсэн. Ийм гэрээ баг. Ер нь тоглоом дээр тодорхой байх хэрэгтэй. Ил тод байдал бол өөрөө ихтгэлцэл. Гэрээ бол бидний хоорондын тохироо. Тэгэхээр би нэг хэлээд байгаа тэр үг үйлдэл нь адилхан байх хэрэгтэй гэдэг чинь цаасан дээр дүүлээ тохирол тохирсон бол тэр тохирснороо л явъя гэдэг дүрм. Ингэж чадах юм бол Монголын сэтгүүл зүй их ёс зүйтэй зарчимтай болно шүү. Тэгэхгүй болохоор одоо юу гэдгийг нэг тийм онгой байдаг үст. Нэг телевиз эзэн эфирлэг уцтай тий. Миний тэр дууг тавьчих тэрнтэй дуулсан гэд. Энд чинь сэтгүүл зүй биш байхгүй. Сэтгүүл зүйн үндсэн зарчим үүрэг бол олон түмний үннийг мэдэх эрхийг 2-3 талын баталгаатай их сурвалжаар баталгаажуулсан дараа хүргэдэг тийм ээ зарчим юм. Энэ зарчмал бид мөрдөд явуучих хэрэгтэй. За бас нэг зүйл нь өөрийн зохицуулалтын байгуул буюу хэвлэлийн зөвлөлийг одоо анх үүсгэн байгуулж ирсэн хүмүүсийн нэг бол та. Яагаад энэ байгуул Монголд байх ёстой?
Хүний эрхэн жарахаар өөр ихээр зов гэж үг гэдэг тийм ээ. Энэ хэвлийн хөрөлнгээс над руу ирсэн. Та ингээд редакц харац судлалын гэрээ байгуулсан юм байна. Эн чинь бол бас сэтгүүл зүйд олон зөв алхмуудын байгаа тэрний нэг нь байна. Тэгээд одоо бас энэ холбооны бүгд дамжих Герман улсууд, Европод хэл мэдээллийн зөвлөл тийм ээ зарим газар бол омбудсмен гэдэг ийм байгууллага ажилладаг. Энэ бол өөрийн зохицуултын байгууллага. Та ийм туршлага судлах ажилд оролцох уу гэхээр ухаантас төвшөөд юм байна. Угаасаа бодож явж байгаа юм чинь. Ер нь хэвлийн зөвлөлтөй болно гэж би чинь 99 онд сэтгүүлчээр ажиллаж ирсэн. Тэгэхээр миний мэдхийн л 20 гаруй жил хэвлэл мэдээлэл зөвлөлтөй байх хэрэгтэй гэж яригдсан. Пресс консул тийм. Тэгээд ажил хэрэг болдгоо. Яриад л байдаг. Бид нар биений хараал суугаад байдаг. Хэн эхлүүлэх юм? Эхлэн гэдэг чинь ажлын 50% гэдэг шүү. Тэгэл яг дотор бодоол явдаг байсан. Анх намайг энэ сэтгүүлч салбарт тавихтаа хөл тавихтаа л хэвлэл мэдээллийн зөвлөлтөй тэр нь өөрийн зохицуулалтын байгууллага байхгүй. Тэгээд Германд туршлага судалсан бид нар нэлээд олоол явсан. Ирээд бид нар бас хоорондоо зөвлөлдсөн. Тэгээд би одоо энэ хэвлийн хөрөлнгийн мөнгө мөнгө захирлаар яриад ер нь хэдүүлээ ажил хэрэг болохын тулд нэг өдөрт сайн дурын үндсэн дээр нэг клуб мөн зарчмаар ч юм уулзчаа. Энэ ажлаа хэдүүлээ ер нь жоохон идэвхжүүлээч гэдэг юм, эхлүүлээч гэдэг юм байдлаар хандсан. Хэвлийн хөрөлнгийнхэн бол маш сайхнаар хүлээж авсан. Тэгээд хэвлийн хөрөлн дээр нэг 7 хоногт нэг өдөр нэг сайн дурын хэдэн нөхдүүд цуглаал ярьдаг, зөвлөлдөг. Тэг жил гараа явсан. Тэгэл хэвлэл мэдээллийн зөвлөлийн суур тавигдсан. Бас ийм сайхан өөрийн зохицуулалтын байгууллагыг бий болгоход гар бие оролцсонд бас их баярлж явдаг. Ер нь бол хэвлэл мэдээллийн зөвлөлтөй холбоотой олон санал шүүмжлэл бий байлгүй л яг. Гэхдээ нэг л юмыг ойлгох хэрэгтэй. Бид нар хүний эрхэн жарахаар өөр ирэхээр зов гэж. Хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйтэй хууль гарах тусам сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагууд эрх боомлогдно. Энэ эрх боомлогдох тусам иргэний мэд хэрэг устдж идэг. Хүмүүс бодохдоо эдний хэдэн сэтгүүлчдийн эрх ашигла яриад байгаа юм шиг үгүй л дээ. Яг цаанаа нөгөө иргэн нөгөө хүн маань үнэн бодтой зөв мэдээллийг авч чадах уугүй юу? Нөгөө нэгдсэн үндэсний байгууллагаас зарласан язгуур эрхээ эдэлж чадж гин үгүй юу? Энэ эрх хөндөгдөж байгаа юм. Үүний ерөөс язгуур эрх бол мэд хэрэг. Энэ мэд эрх хамгаалах хангахын төлөө хэл мэдээллийн зүтгэж байгаа. Ер нь нийтээрээ зүтгэх ёстой. Ер нь ардчлалын амин сүнс бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй тойрох. Тийм ээ? Яг бусдыг гүтгэн доромжлох бол тусдаа асуудал. Бусдыг ор үндэсгөө буруу шааж шөмжлөх нь бол тусдаа асуудал. Бусдын эрхэнд халдах нь бол тусдаа асуудал. Үннийг мэдээлэх нь бол маш чухал. Тийм учраас л энэ хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага бол шүүхээс өмнөх шатанд сэтгүүлчдийн гаргасан мэргэжлийн алдаатай холбоотой иргэдийн санал гомдлын дагуу энэ хүн бол мэргэжлийн ёс зүйн ингэж зөрчсөн байна. Эвлэрүүлэх шүүхийн шатных өмнө тийм ээ? Эвлэрүүлэх, ойлголцуулах хэрвээ тухайн сэтгүүлч алдаа хэвлэл мэдээллийн байгууллага алдаа гаргасан бол тэрийг үнэн шударгаар хүлээж залруулга гаргаж тухайн иргэний нэр төр алдар хүнд гавьяаг нь бас сэвтүүлэхгүй байх үүргээ биелүүлж явах гэж байна. Аль аль талдаа хариуцлагатай байх хэрэгтэй шүү дээ. 7 сарын 1 гэж одоо нэг бас нэг айхтар зүйл болсон. Тэр өдөр явж ирсэн телевиз зүгт ч одоо бүгд таагтаар ганц нэг телевиз үзүүлчихсэн шүү дээ тийм ээ. Цөөхөн сэтгүүлч нараа яг үүнийг гадар дээрсэн сурвалж бэлтгэж хүргэж байсан. Таваас үнд олцож байсан. Яг тухайн үед газар дээр яг ямар байсан бэ? Хамгийн харамсдаг зүйл нь хүний аймнаас ирсэдсэнд маш их харамсдаг Монгол хүний хавьд. Ардчилсан эрхцүүд Монгол улсад иргэдийнхээ эсрэг бууд зэвсэг агсаж аймнаас нь халдсан тохиолдолд би маш их харамсдаг. Төрн иргэнийхээ эсрэг хизээч буу шагаах мэтгээл ийм үйлдэл гаргах нөхцөлийг бүрдүүлэх байх хэрэгтэй. Олон учир шалтгаан бий байх л да. 7 сарын 1 бол сонгуулийн үр дүн буруу зүрх гарлаа гэдгээс шалтгаалсан. Тийм ээ? Бид нар сонгуул явуул сурж байна. Сонгуул шударга явуулах юм бол Монгол хүнд бас нэг зан чанар шүү дээ. Шударгаар ялагдчихаа. За унтсан шивхөө гэж ярьж байдаг. Би бол давтсан байхад шороото бүх төрүүлэхэд манайхан их дургу тийм ээ. Тэрнтэй адилхан би давтсан байхад нөгөө тал нь дэвэд явчвал
Тэгээд тэрийг төрн баталгаажуулаад явчихад буруутчихад байгаа байхгүй. Тэгэхээр энэ маргаанц үтсэн 7 сарын 1 нь энэ үйл явдал өрнөсөнд бол их л харамсалтай. Гэхдээ тухайн үед 7 сарын 1-нд бол бүгд ажилласан. Бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд бол ажилласан. Бүх телевизүүд, сонин сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн иргэд ч гэсэн олон хүн байсан. Сүүлдээ тэр бид нар ч бол үргэлж биелүүлж байгаа усуд шүү дээ. Олон түмэнд бодит мэдээллийг газар дээрсэн шуурхаа үржил байгаа. Яг хөө зарим талаар шүмжлэлтийн та нараа өгдөөсөн хэвлэл мэдээллийнхэн дэврэгсэн гэж тийм байхгүй л дээ. Ер нь мэрэгжлийн сэтгүүлчид бол байгаа юмыг бодиттой орон л харуулж байгаа. Гэхдээ телевизээр яг ингэ бодиттой юмыг бид нар харуулж байгаа болохоос ш өөрсдөө зохиогоогүй байхгүй. Мэрэгжлийн сэтгүүлчид бол тийм яс зүг байхгүй. Нөгөө талаараа утаа энэ төр бол сүлдээ тэгээд тахав байчт юм л шүү дээ. Нөгөө нулимс асруулагч тийм ээ. Хоолой амьсгал боогдуулагч энэ төр ч юм нөлөөлөх байчт юм л. Бид нар ч энэ чинь хэвлэл мэдээллийнхэн өдрөөс ер нь тэгээд сонгуулийн дугаарснаас хойш тэр хэвлэлийн завгуул ажиллаж ирсэн нөр болов. Тэгээд 7 сарын 1 боллоо. Тэр айхтар үйл явдлууд араасаа өрнөд манай үндэсний олон нийтийн телевизэн ММА гэдэлж бас цаг наргууд ажиллаж байсан. Энэ бүхэл хэвлэл мэдээлэл. Шүн бид нар ажиллаж байсан талбай дээр л галцсан шунгнаал таснаас гэдэг. Ер нь их төгссөн. Ингээд Монгол улсын ардчлал хүний эрх дуусгар болж байгаа юм багтаа л гэж харамссан. За тэгээд тухайн үйл явдлыг бүгд тухайн үед телевизээр үзсэн мэдээлэл авсан байх учраас би 7 сарын 2-ны имийг ярих гэдэг байна. Өөрөө бас тэрийг асууж байгаа шиг байна. 7 сарын 2-ны өглөө бид нар шинжиг ажилласан өглөө ерөөдөө бас нэг ээлж солилцох, ер нь шинэ ажилласан тэр хүн нөхцөлд ажилласан улсуудаа энэ амрах байдалтай л гэрлүүн явуулах гэж байжсэн. Нөгөө талаараа улсын хэмжээнд онц хөдөл зарлалцсан. Зөвхөн Монголын үндэсний олон нийтийн радио телевиз мэдээлэл түгээх одоо нээлттэй. Бусдыг нь бол бүгдийг зогсоогоод тэр тухайн үйл явдалтай холбоотой бүх бичлэг дүрс яриа хөрөг бүгдийг цагдаагийн байгууллагын хураагаад авсан байж дээ. Бид нар тэрийг сүулт нь мэдсэн л дээ. За 7 сарын 2-ны өглөө боллоо бас тэр орой явж байгаад би чинь бодит байдлыг нүдээр харсан хүний хувьд ер нь бол хүний амир сэдсэн байх магадлал өндөртэй. Манай ММ-ийн зөвлөлдөд наад чинь нэр магадгүй шүү. Ягаад гэвэл тэр гэмтэж үрцэн хүмүүс чинь тэр жимлэг рүү тийм ээ дайм болж байгаа юм шиг л цуснууд чинь сагс уусууд, тархилга хагалуулсан уусууд тийм ээ. Ер нь л эвгүй шүү. Энэ бодхоор л нэг нуургаар хутаад байдаг. Тэгээ ярьж зөвлөлдөж жагаад бид нэгдүгээр эмнэлгээс очиж сурвалжлага бэлтгэсэн. Яг хөө манад яг тэр тухайн үед бол 4-5 сурвалжлагч зурлаач нар манай хамт олон байсан л да ММ. Тэгтээ яг явах тохиол надад таарсан юм л үү. Эдгээр нэгдүгээр эмнэлгээс очиад сурвалжлага авахсан. Хүний буудулж сумны нөхч нэгэд орохтой нэг жоохон нөх. Гарахтаа тэр чинь зад татаад гард юм шиг. Тийм цогцсон. Нүдэрээ харсан. Гитгсэн. Төрн иргэнийхээ эсрэг буушаагаас гэдэг итгэж бодоход хүнд байсан. Гэхдээ л бодит байдал баримтан дээр байгаа. Тэгээд нэгдүгээр эмнэлгийн эмчнэрийг одоо юу гэдгийг зөвлөж аваад бүгдийг зогсоож аваад ярилцлага авсан. Тийм ээ. Ингээд энийг улсын мэдлэлд байгаа онц бодол тогтоосон үед ажиллаж байгаа ганц хэвлэл мэдээллийн сувг буюу Монголын үндэсний олон нийтийн радио ММА гэрэлтээр ямар ч нэмэр хачиргүйгээр бодит байдлыг гаргасан. Бүтэн гаргаж дуусаагүй зогсоосон. Тэгээд уран сайхны кино концерт гараад гэсэн та мэдж байгаа. Тэрнээс хойш энэ үйл явдалтай холбоотой энэ гараагүй дээ. Яг л энэ ч онц байдал зарлцсан хуулаараа. Яг энэс болж сайн муу сайхан муухай олон юм сонссон. Миний сонсох яг вэ. Гол нь хүний амьдсан гэдэг бол энэ ардчсан Монгол улсад бол байж болмог үйлдэл. Би бол маш их харамсаж явдаг. Нөгөө талаараа ийм нөхцөл үүсгэсэн эрх баригчдад бас их харамсаж явдаг. Өнөөдөр ч тэдний зарим нь энэ төр эрх мэдэлд гарах гал сонгуульд өрсөлдөхөөл байж ах жишээ. Тухайн үед хариуцлага хүлээх ёстой улсууд нь төрийн эрх мэдлийн төлөө зүтгээд түмэн олныг хуурамч мэдээлэлээр тийм ээ ингэж яагаад гарч ирээд байна гэдэг чинь өөрөө Монгол улсын хөгжил буруу тушаав байна л гэж боддгийн. Тэгээд 7 сарын 2 нь бол олон юмны өөр уурхай. Бид бас олон юмыг мэдж авсан. Хэвлэл мэдээлэл байхгүй нөхцөлд мэдээллийг эрх баригчид өөрсдийнхөө дур зоргоор удирдвал юу болдгийг
бид нар харсан шүү дээ. Тийм учраас хүний язгуур эрх мэдэх эрхийг л хангасан эрхийг дээдэлсэнд байх хэвээр. Монгол улс ардчилсан улс юм бол гэж бодож явдаг. 7 сарын 2 бол за энэ бодиттой бас үйл явдал юм да. Тэгвэл тухайн үед хууль зүйн сайдаар ажиллаж исэн хүн өдрийн цамд ярилцлага өгөхдөө тэр сурвалжлагч бол худлаа мэдээсэн гэд ярьж исэн шүү. Сайд нь тэгж ярьж байгаа юм чинь тийм хандлагатай л байгаа. Тийм хандлагатай байсан хүн өнөөдөр хүний эрхийн хамгаалагч болоод худлаа дүрвэсгэх хэрэггүй. Би энийг л хэлээд байгаа. Монгол хүний ялангуяа энэ төрийн эрх барих дээд байгууллага сонгогдож байгаа улсуудын үг үйлдэл нь ижил байх хэрэгтэй. 1000 гоё үг ирээд үйлдэл нь бусдынхаас байсан бол тэр үнийг битгий сонгооч л гэж. Найз гэж юу юм бэ? Итгэл. Ер нь хороо дэлхийд гэдэг шүү дээ. Одоо хүн болж төрнө гэдэг бол аав ээжийн хувь тавилаа. Тийм ээ? Би бол ээж аваагаа сонгож төрөхгүй. Тэр усууд л өрөөдөн болж төрнө. Харин би бол найзаа сонгох. Тийм ээ? Би дор чулам гэдэг найзаа сонгохын тулд би өөрөө л сонголт. Энэ миний сонголт. Найзаар мань намаа таньдаг учиртай гэдэг чинь бас сайхан үг шүү. Ямар найзуудтай байна? Тиймэрхүү хандлагатай нөхрөл байна. Найзууд нь сайхан бол сайхан жоо ашиг сонирхлын зөрчилтэй өнгө мөнгөн дээр нийлцсэн бол тийм л байдаг. Тийм найз нөхдийн үерхэл нөхрөл бол боддгоо дөө цаг зур явах. Миний бас нэг бахархаж явдаг бол олон зуун найзтай. Олон мянган найзтай. Ажлын, амны, багын би бас нэг сургууль курсүүдэд сураад ахаар чинь ангижууд олонтой манай ангийнхан найз нөхдөд мэдж байгаа хөө. Намайг нэг жоохон бэдэрл гэдэг. Гэхдээ би бол найз нөхдөд боломжтой тусалж юмсан. Боломжтой хамтдаа нэг жахан нэг ч болгом алхам урвшлах гэсэн. Хамтдаа нэг юм хийж бүтээх юмсан гэж зүтгэдэг. Зүтгэлийнхаа зарим үр дүнг үзээд одоо шин баяр шин Баруунсланд найзуудаараа нэлээд нэг хотгон барьцсан. Өвөлдөө бас жага асуудал ихтэй. Тэгтэл бид нэр хамтдаа даваал өдөрний ферс уусууд оройн очил тийм цан техник чих юм хийгээл үз тарж идэг. Ер нь бол найз нөхөд гэдэг миний сонголт. Баруунсланы хотгон алдартай шүү. Алдартай. Ер нь бол бас нийлвэл эвэлвэл бүтдэг, ховлол гутдаг гэдгийг л үлэрч. Бид нар эвэлж чадсан, нийлж чадсан, зүтгэж чадсан нэг хүнээс гуугаад байгаагүй. Гэхдээ бид нар бүгд банкнаас өндөр хүүтэй зээл авсан. Одоо болтол зээлээд л явж байгаа. Сар 500 сая төгрөг банкны хүнд өгнө гэдэг чинь бас л чанга шүү дээ. Хүүн талаас илүү өнө байхгүй гол нь. Зохистой хэмжээнд байвал тэр чинь хөгжиж дэвших боломжууд чинь бас байна шүү. Тэгэл ингээл бүгд уялдаа холбоотой. Монгол улсын хөгжил дэвшил бидний алхам тутам гаргаж байгаа шийдвэр болгоноос хоорондоо уялдаа холбоотой. Тэгэхээр найз нөхд ер нь монголчууд эвэлж чадвал хол явна. Жохон л үйл ойлголцол үүсээд тэрэнд дэврээд байх юм бол бид нар яг энэ намайг болчихтал байхад. Амьдрал гэж ер нь таны харъя. Одоо миний хувьд бол өглөө босоод намандж байгаа нарыг хараад тийм ээ. Амьдрал ямар сайхан юм бэ л гэж боддог. За улам бэрхшээл асуудалтай юмуд бол зөндөл бий. Амьдрал бол тэмцэл. Амьдрал бол хичээл зүтгэл. Амьдрал бол боломж. Амьдрал бол цаг хугацаа. Амьдрал бол би өөрөө. Амьдрал бол бид хүний нийгэм шүү дээ. Амьдралаа бид сайхан болгоёг бол амьдралаа сайхан байлгааг бол өөрсдөө хичээгэл хэрэгтэй. 100% санснаар болдог юм гэж юу аах вэ? Гэхдээ бид сайхныг бодож, сайхныг мөрөөдөж, сайхнаар тэмүүлж л байх хэрэгтэй гэж боддог. Амьдрал гэдэг бол хувь тавилан юм да. Ингээд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт гонх хүрэлцэн гэж оролцсон. Танд маш их баярлалаа. Таны цаашдын бодож санаж сэтгэж яваа бүх ажилчин сэтгэлчлэн сайхан бүтгүүлдэг. За тэрвэл Батбатар шиг болтугай. Хураа гэдэг нь сайхан үг гэдэг шүү дээ тийм ээ. За та бүхний ажилд бас амжилт хүсье. Баярлалаа. Зүүн асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Завхан аймгийн иргэдийн урлагийн төлөөлөгч бие бишийн Баасан Бям хүрэлцэн гэж оролцлоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баяртай.